За энэ өдрийн минь төргийа. За энэ хадгаламж зээлийн хоршооттой холбоотой энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Тэгээд ерөнхий гол зорилго нь өмнөх туршлагаа харж үзээд хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашигыг хамгаалъя гэдэг нэг 3 гол зүйлийг шийдэх гэж оролдож байгаа юм байна гэж бол харсан. За нэгдүгээрт болохоор санхүүгийн хоршоотын цэвэр орлогоос байгуулдаг нөөц санг бий болгоё гэсэн мэл тэ. Тэгээ энийг бол дэмжиж байна. Хоёрдугаарт нь болохоор санхүүгийн хоршоотынхоо мэрэгжил арга зүй санхүү одоо янз бүрийн асуудалд хэрвээ тулгарх юм бол тэрийг нь дэмжигээд тогтворжуулалтын санг бас бий болгох гэж байгаа юм байна. Тэгээ гуравдугаарх нь хадгаламжийн даатгалын асуудлыг хөндөж оруулах гэж байгаа маань гэдгийг бол ойлгосон. Тэгвэл нэгэн процессын шин чанартай зарим зүйлийг бас энэ улсын хурлын гишүүдтэй одоо яг энэ чуулганы үзэж байгаа нийт иргэдтэй танилцуулаад нэмэлт байдлаар мэдээлэл өгөөч гэд тодорхой асуултуудыг асууя. Энэ нөөц сан болон тогтворжуулалтын санд ингээ мөнгө байрших юм байна. Тэгэхээр энэ менежментийг нь ер нь хэрхэн яаж хийх вэ? Зээл юм уу эсвэл бусад хэлбэрээр бол гарахгүй байна, бүтээгдэхүүн болон гарахгүй байна гэж бол ойлгосон. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн хоршоондоо дарамт энэ нь үүсэх үү? Ер нь яг менежмент нь яаж явах вэ? Ямар тооцоо судалгаа байгаа вэ? За бас энэ хоёр сантай холбоотойгоор ойролцоогоор ямар хэмжээний хичнээн хэмжээний одоо мөнгө хуримтлагдах ийм одоо төлөвтэй байна вэ? Энэ дээр яг ямар тооцоолол, ямар үндэслэл гаргаж энийг хуулийн төсөлд суулгаж байгааг бас асууя. За хадгаламжийн даатгалын хувьд болохоор 20 сая хүртэлх дүнгээр хамруулах тухай бол заасан байгаа тийм. Тэгэхээр энэ хадгаламжийн даатгалын корпорац одоо банкуудын бас яг энэ даатгал нь бас 20 сая төгрөг гэж байгаа. Тэгэхээр энэ яг ямар үндэслэлтэйгээр гаргаж тавьсан 20 сая төгрөг вэ? Хадгаламжийн даатгалын байгууллага энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Зөвхөн банкуд бас яг адилхан ийм 20 сая гэсэн одоо дүнг даатгалтаа авдаг бол яг тэрийг нь жишг байдлаар авсан байгаа юу? Энэ дээр хариулт авъя. За бас ингээд цаашаа уншаа явж байгаад бол нэлээд процессын шинжтэй нарийн зохицуултууд байсан. Үүний нэг нь болохоор санхүүгийн хоршоог хамгийн багадаа 20 гишүүнтэй байна гэсэн маа. Тэгэхээр энэ хувь нийлүүлэх хөрөнгийн тал дээр тэгвэл ямар нэгэн шаардлага байгаа мó? Бүгдээрээ жигд хөрөнгөө нийлүүлэх юм уу? За энэ төр асуултаас хариулт аваад тэгээд тодруулах бол тодруулъя. За хууль санаачлагч Доржсон гүрийн тавьж асуултанд хариулъя. За даатгалтай холбоотой асуудал дээр бол 2013 онд батлагдсан энэ банкнд мөнгө хадгаламжийн даатгалын тухай хуулинд банкнд хадгаламжийн даатгагдах дээд хэмжээг 20 сая төгрөг гэж заасан байдаг. За нэгдүгээр шаардлага нь бол энэ барьсан. За хоёр дахь үндэслэл нь бид бас энэ хадгаламж зээлийн хоршооны өнөөдрийн байгаа гишүүдийн хоршоондоо хадгалж байгаа хадгаламж зээлийн одоо хэмжээнд хийсэн судалгаан дээр үндэслэсэн юм байна. Нийт 45775 хадгаламж эзэмшигчийн 93% нь 10 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай байна. 96% нь 20 сая төгрөг хүртэл төгрөгийн хадгаламжтай байна. Өөрөөр хэлбэл яг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж байршуулад тэндээс зээл авж байгаа гүйлгээний энэ эргэлтийн дүн бол бага байна. Энэ бол яг орон нутгийн жижиг дунд одоо бизнес эрхлэгчдэд ард иргэдийн санхүүгийн хэрэгцээнд тохирсон юм хэлбэр байна л. Тийм учраас нийт хадгаламж эзэмшигчдийн 96% нь 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж байршуулж байна гэдэг бол хадгаламжийн даатгалын одоо даатгалд хамрагдах дүнг 20 саяар авчихад 96% нь энэ даатгалд хамрагдах боломжтой гэж үзэж энэ судалгаан дээр үндэслэж за мөн хуулийн заалтыг үндэслэж 20 сая төгрөгийг тогтоосон байгаа. За тэр наривчилсан сангуудын дүүргэлттэй холбоотой зохицуултууд дээр санхүүгийн зохицуулах хороноос хариулъя. Ажлын хэсэг хариулъя. Гишүүний тоог мөн. За ажлын хэсэг 4-р энэ дэр нэрээ хэлээд асуултанд хариулъя. Алтан туул байна уу? За нөөцийн сантай холбоотой, тогтворжуулалтын сантай, хадгаламжийн даатгалын сантай холбоотой тодруулга хэлэхэд 3 давхар хамгаалтын тогтолцоог бүрдүүлснээр нөөцийн сан бол хадлан жилийн хоршоон дээр хадлан жилийн хоршооны алдагдлыг нөхөх зорилтоор бол байх юм байгаа. Энэ нь бол манай өнөөдрийн үйл ажиллагаа болж байгаа хадлан жилийн хоршоод дээр ч гэсэн нөөцийн сангаа байгуулаа явж байгаа олон улсын стандартын дагуу. Дараагийн шат нь бол хадлан жилийн хоршоо өөрөө ямар нэгэн байдлаар эрсдэлд орох, дампуурлын айл нэг шинж тэмдэг илэрхэд бол өөрчлөн бид нар үнэлж энд нь бол туслан зааварлах
дэмжлэг өгөх үйл ажиллагаа явуулах тогтворжуулалтын сан байгаа. Тогтворжуулалтын санг бол нэгдсэн дээвэр байгууллага дээр удирдаад хадлан зээлийн хоршоо бүхэн жилийн хураамж төлөх байдлаар дүүргэж явах юм байгаа. Энэ шатлалыг бас өнгөрөөгөөд хэрвээ хадлан зээлийн хоршооны үйл ажиллагаас сэрэхгүй үнэхээр дампуурах дээр тулах юм бол хадгаламж. За гүйцэг хариулж. Дөрөвдүгээр микрофон. За үнэхээр хадлан зээлийн хоршоо дампуурах эрсдэл дээр очих юм бол хадгаламжийн дадлан сангаас бол нөхөн төлбөр болох юм байгаа. Үндсэндээ бол 2 дугаар шатны хамгаалалт болох тогтворжуулалтын сан бол хадлан зээлийн хоршоог өөрийг нь эрсдлээс урьдчилан сэргийлэх. 3 дугаар шатны хадгаламжийн даатгал бол гишүүний эрх ашигыг хадгаламж эзэмшигчийн эрх ашиг хамгаалахад чиглэсэн зорилготой сангууд байгаа. Тэгээ сангуудын дүүргэлт дээр бол бас тодорхой хувь хэмжээнүүдийг бид нар хийж тооцоололтыг гаргасан байгаа. Яг өнөөдрийн хадлан зээлийн хоршооны хувьд бол 11 онд батлагдсан хадлан зээлийн хоршооны тухай хуулийн дагуу бас өөр дээр нөөцийн сан, тогтворжуулалтын сан, хадгаламж хамгааллын сан үүсгэн явсан болохоор шинээр байгуулж байгаа эд биш. Өнөөдрийн хадлан зээлийн хоршоодын тогтворжуулалтын болон хадгаламж хамгааллын сангийн мөнгийг анхан шатны хоршоон дээр бол нөөцийн саналын шилжүүлэх зохицуултыг бол хийн. Тэр тохиолдолд бол хадлан зээлийн хоршооны өөрийнх нь бол даатч чадах нь бол сайжирна. Хууль батлагдсан тохиолдолд бол За товчхон тодорхой хариулна шүү. За болдын гишүүн нэмж асууя. За тэр санхүүгийн оршоог хамгийн бага 20 гишүүнтэй байна гэдэг тэр хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээндэр нь та нэмээд хариулаад өгөөрэй. Үүнээр нэмээд бас нэг тийм сонирхолтой зүйл нь болохоор санхүүгийн хоршоодын нэгдсэн төв гэж бий болох юм бэл. За тэр нь танаа хуулийн төслийн 52-ын 3 дээр санхүүгийн зохицуулахаар нийт санхүүгийн хоршоодынхоо 50-аас дээш гишүүдийг нь элсүүлсэн байх юм бол төв байдлаар бүртгэнэ гэв. Тэгээ ингээ уншаа явж 15-ын 5 дээрээ болохоор санхүүгийн зохицуулах хорооноос ямар нэгэн хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийг итгэхэд гишүүн байхыг хориглоно гэсэн. Нэг тийм зөрчилдөд байгаа юм шиг. Тэгээ энэ дээр нэг тодруулга авчмарах юм. Уусаа хоршоо болгон бол тодорхой өөрийн гишүүн одоо эрхэлдэг үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрлөө авсан байж таарна. Тэгэхээр тийм байхын хориглосон үн гишүүнээр байна гэхээр нэг л энэ 15-ын 5, 52-ын 3-2 зөрчилдөд уншигтаад цаа энэ дээр тодруулаад хариулаад өгөөрэй. За ажлын хэсэг хариулъя. Дөрөвдүгээр микрофон. За хадлан зээлийн хоршооны хувь нөөц хөрөнгийн хувьд бол бусад санхүүгийн салбараас ялгаат нь бол дөрмийн сан шаарддаг. Хадлан зээлийн хоршооны гишүүд өөрсдөө сайн дурын үндсэн дээр эвлэгдэлд нэгдэж хэдэн төгрөгийн хувь нөөц хөрөнгөөр нэгтгэвэ гэдэг бол бүх гишүүдийн хурлаараа өөрсдийнхөө дүрмээр тогтоодог. Энэ нь бол баг хамгийн доод хэмжээ нь бол өөртөө тогтоогоод хуулиар дээд хязгаарын тогтоосон байдаг нь бол нэг хувь нийлүүлэгч нийт хувь нөөц хөрөнгийн 10-аас дээш хувийг оруулахыг бол хоригддаг ба. За дараагийнх нь нэгдсэн төвтэй холбоотой асуултанд хадлан зээлийн хоршоодын нэгдсэн төв гээд олон улсын нэршлэр бол League Central гэдэг дээвэр байгууллагыг байгуулах юм ба. Дээвэр байгууллага дээр бол хадлан зээлийн хоршооны гишүүн бүр гишүүнчлэлтэй яваад түрүүн ярьдаг тогтворжуулалтын сангийн хөрөнгийг бол дээвэр байгууллага нэгдсэн төв маань удирдах явах юм ба. Тэгээ гишүүнчлийн хувьд бол заавал гишүүнчлэлтэй бүтцийн хувьд бол анхан шатны хоршоотойгоо ижилхэн нийт хадлан зээлийн хоршоод. За баярлалаа. Хоёр асуулт. За нэмэлт хариулт хууль санаачлагч өөрийн төвийг шүү. За уянга гишүүний асуулт нэмж хариулъя. Яагаад нөгөө юунаас тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгж гишүүнээр байж болохгүй гэдэг заалт орсон бэ гэж. Өнөөдрийн байгаа жишээн дээр хадгалам зээлийн хоршооны гишүүнээр банк ус санхүүгийн байгууллага орчдөг. Өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авж байгаа банк ус санхүүгийн байгууллага хадгалам зээлийн хоршооны гишүүн байхыг хориглож өгч байгаа. Банкнаас авсан зээлээ хадгалам зээлийн хоршоогоор дамжуулаад хоршооны гишүүн болоод тэрэндээ хөрөнгө оруулаад хоршоодоор дамжуулж иргэдэд илүү өндөр хүүтэй мөнгө хүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгааг зогсоож байгаа. Тийм болохоор энэ бол иргэдэд яг энэ хоршооны эвлэлдэн нэгдэж өөрсдийнхөө эрх ашгаар хөрөнгөө нийлүүлж орсон энэ гишүүдэд бол давуу талыг олгох юм аа. За нөгөөтэйгүр тэр хувь нийлүүлсэн хөрөнгийн асуудал дээр бас 10% хэтрэхгүй байхаар заалт оруулсан. Энэ бол үнэхээр орхоос өөр арга байна. За болсон. Пүрвжүүийн сайн